Засгийн газар чиглэх тухай улсын хурлын тогтоолын төслийг батлыг гэсэн саналын томьёолоор санал хураалт явуулна. Санал хураалт. 54 гишүүн дэмжиж 69.2% саналаар тогтоолын төслийг дэмжлээ. Тогтоолын төслийг баталлаа. Улсын хурлын гишүүдэд талархал илэрхийлье. За ногоо эрчим хүч, ногоо эдийн засгийг дэмжих тогтоолын төсөл батлагдлаа. Түлшний эрчим хүчний их усвар олон төрөлтэй байх тусмал улсын эдийн засагч хэрэгтэй, эрчим хүчний аюулгүй байдал хэрэгтэй, хүмүүсийн амжиргаанд хэрэгтэй. Тогтоолын хүрээнд бол одоо 3 төрлийн тархамал их усврыг маш эрчимтэй одоо хөгжүүлье гэдэг ийм зорилтыг бол тавьсан байгаа. Айлууд эрчим хүч хэрэглэгчээс гадна эрчим хүч үйлдвэрч болгож бичиж байгаа. Ийм сайн талууд байна. Эрчим хүчийн аюул тийм хэмнэн сордог болчтой юм байна. Хэрэглээг аюул хяндаг болдго юм байна л да. Нарны эрчим хүчийг материал хураагууртаа хослуулснаар маш тогтвортой цахилгааны их усвар болж болох юм аа. Цахилгаан тээврийн хэрэгслийн дэд үтцийг бодлогын хэмжээнд дэмжиж хувийн хвшлэлтэнд боломжийг өгч байгаамаа. Байгаль дээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй ямар нэгэн түл шатган зарцуулдаг цахилгаан машины хэрэглээг нэмэгдүүлье гэсэн ийм л бодлого яваад байгаа. Салбар болгонд хин хийсэн нь мэддэхгүй, хин нэмсэн нь мэддэхгүй овоолсон ийм журмууд байдаг. Саад хориг болж байгаа хууль эрх зүйн зохицуултуудыг чөлөөлж зармын цуцлах, зармын хүчингүй болгох, зармын өөрчлөх эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгөх нь бол одоо парламентын үүрэг. Наран дээр хүртэл хүн суртал үүсгэх гээд байгаа л их зовоогоод байна шүү дээ. Манайх шиг ийм нартай сайхан оронд бол бүрэн боломж байна. Эрчим хүчний томоохон бүтээн байгуулалтууд ашиглалтад орох хүртэл жил бүр 8-аас 10% өсөн нэмэгдэж буй хэрэглээг нөөц боломжтой тулгуурлан өртөг багтай тархамал их усврээр шийдвэрлэх зайлшгүй шаардлага үүссэн. Улсын хурлын дарга учрал эрчим хүчний болон газрын төсний бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах 300 арга хэмжээг орон даяар хэрэгжүүлж өрхийн хэрэглээнд болон аймаг сумдын түвшинд сэргээгдэх эрчим хүчний тархамал их усврыг нэмэгдүүлэхээ мэдэгдсэн юм. Энэ хүрээнд засгийн газар чиглэл өгөх тухай улсын хурлын 119-р тогтоолыг баталж хэрэгжилтийг хангахад манлайлж ажиллахаж илэрхийлсэн. Тогтоол хүчин төгөлдөр болсон эхний өдөр буюу энэ оны 1 сарын 1-нд улсын хурлын дарга Чингэлтэй дүүрэгт ажиллаж өрхийн хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчийг ашиглахад тулгарч буй хүндрэлүүд, төвийн шугамд холбоход үүсдэг техникийн асуудлууд, мөн хэрэглэгчдийн санал хүсэлтийг газар дээр нь сонслоо. Нэг айл нарны хавтан суйрлуулж холбоход тулгардаг шат амжилгыг цөөлж, хүлээлгийн хугацааг богиносгож, хэрэглээнээсээ илүү гарсан эрчим хүчээ орлого болгох бололцоог баталгаажуулснаар эхний ээлжинд 83 айлыг төвийн шугамд холбоод байна. Өнгөрсөн 7 хоног танах 12,000 төгрөгийн тог нийлүүлсэн байгаа байхгүй юу? Өөрөө ийм хэмжээний орлого олцсон. Тэр орлогоо одоо авах гэрээ хийгдсэн мэт. Гэрээ хийгдсэн. 20 кВт-аас илүү гарсныхаа шугам нийлүүлдэг, орлого олдог, тэгээ өөрсдөө хяндаг, тэгээ өрх болгон цахилгаан үйлдвэрлэж болох юм нөхцөл тавигдсан. Тэгэхээр Ууган Баяр ихэд өөрөө олон нийтэд энэ талаараа зөв ойлголт өгөөд энэ үнэхээр бас хэрэгжилж болж байна гэдгийг тайлбарлаж үндэстэн даяар энийг орон даяар хэрэгжүүлвэл бид нөгөө эрчим хүчний энэ хараат байдлыг бууруулах юм байна гэдэг хурлаас тогтоол гаргасан. Энийг тавьснаас хойш сайхан л тухтай таашаараагүй орж ирэхэд одоо пүн хийж. Одоо ингээ 30 гараа инээс л ба. Дөнгөжл одоо манайх зөвлөө нэг хэсэг жоохон унтраацсан шүү дээ. Та энэ панелээр байршуулахдаа яг нар илүү тий хамгийн гол нь газар байршуулсан байна шүү дээ. Яг тий. Би өнөөдөр 18 кВт-ийн цахилгаан зуухаа бол төвийн сүлжээнд холбоод бусад бүх хэрэглээ, интернет, бодоо юу гэдгийг хэрэглээний усны ноцоос бүх хэрэглээгээ сэргээгдэхтэй байцсан. Надад хэмнэлт ирсэн үү? Ирсэн. Байгаль орчинд ээлтэй зүйл хэрэгжилж байна. Эрчим хүчний зөв хэрэглээ гэдэг юм лав надад болон манай хүүхдүүдэд суучлаа. За нэг айл бол 14-өөс 15 шат дамжлага дамжиж одоо өрхийн хэрэглээнийхээ тийм ээ нарны хавтангийн зөвшөөрлийг авах юм байна гэдэг тооцоо гаргасан. Шалгаад үзэхэд эдгээр бол бүгдээрээ нэн зайлшгүй одоо шаардлагатай бус айл өрхийн хэмжээнд бол юм хитээцсэн ачаалал байсныг бид нэр болиулаад цуцлаад ердөө одоо 2-3 шат дамжлагаар ажлын 11 өдөрт холбох болж одоо шийдвэрлсэн байгаа.
Орон нутгийн дамжуулах түгээх сүлжээ нь олон жилийн насжилттай хуучирсан учраас шугамын алдагдал ихээс гадна ойройрхон тасалдах давтамжтай байдаг. Иймд 100 мегаватт хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний жижиг тархамал их усүрүүдийг байгуулахад эргэцүү орчноор дэмжих ажил дээрх тогтоолт багтсан. Байгаль дээлтэй ногоон төслүүдийг ашиглалтад оруулахын тулд уулуурхай үйл ажиллагаа явуулахтай адил шаардлага тавьж байгаа нь хөрөнгө оруулагчдыг үргэж хүнд сурталыг даамжруулдаг байна. Иймд эдгээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хялбаршуулсан гормоор дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж эхний ээлжинд 6 аймгийн удирдлагууд эрчим хүчний яамтай хамтран ажиллах баримтчгийг үзгэлсэн юм. Түүнчлэн улсын хурлын дарга уучрал дээрх тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд нарны станц, цэник хуримтлуур хосолсон жишг бүтээн байгуулалт болох Эрдэнэ нар станцад ажиллалаа. Заавал бас гадны хөрөнгө оруулалт, гадны зөвлөх инженер төсөл үйлчлэгийг хийж болдог юм аа. Дотоодын санхүүжилтээр Монгол инженерүүд маань ачааг нь үүрдэг юм анхны энэ сэргэгдэх хүчний станц дээр ирээд ажиллаж байна. Төвийн эрчим хүчнээс янз бүрийн эрчим хүчний дутагдлуулах, гэмтэл гарах, аваар садал болох үед энэ орон нутгийг жишээлбэл замын үдийг бүрэн бие дааж цахилгаанаар хангадаг сэргээгт эрчим хүч, нарны эрчим хүчийг энэ батарейтай эрчим хүчтэй хослуул, батарей хурааг уртаа хослуулснаар маш доктортой цахилгааны их үүсвэр болж болох юм аа. Тархмал их үүсвэрийн үед бол өөрөө давуу тал нь юу юм бэ гэхээр ийм урт шугамуудын алдагдлыг өөрөө нөхөж чинь. Тэгээ илүү гарснаа дээрээс нь төвийн сүлжээ рүү буюу одоо хот руу те бусад одоо эрчим хүчний дутагдaltaй байгаад сүлжээ рүүгээ нийлүүлэх ийм одоо өндөр ач холбогдолтой ийм төсөл байна. Нарны ийм станцуудыг аймагуудад байгуулад өгчих юм бол энэ нь өөрөө бид нэр одоо төвийн төвлөрсөн одоо эрчим хүчний системд маш их хэмжээний мөнгө зарцуулдаг те. За эргээд энэнийхээ одоо арчилгаа, тордлогоо гэдээ илүү их төсөв мөнгөний зардал гарч идэг. Энийг бол хэмнэх одоо ийм боломж олцоо байна гэдэг нь бол харагдаж байна. Манай улс жилд 2.2 тэрбум долларын шатхуун импортлдог бол цахилгаан автомашины тоо ердөө 1000 гаруй байгаа юм. Засгийн газар чиглэлөх тухай улсын хурлын тогтоолд нийт 100 мянган цахилгаан дээврийн хэрэгслийг цэнэглэх дэд үтц байгуулсан ажиллагааг хэрэгжүүлж, цахилгаан дээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих, сэргээгдэх эрчим хүчний тархамлыг үүсгэрийг ашиглан хурдан цэнэглэх дэд үтцийг байгуулах ажлыг тусгасан. Ногоон дэд үтцийг хөгжүүлэхийн тулд санхүүжилтийн үр хэмжээг нэмэгдүүлж, бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх, энэ чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийг тэргүү игнэнд эренблэх хүрээнд төр хувийн эвшил, олон улсын түншлэлийг бэхжүүлж ажиллах юм. Барилга байгууламжийг аль болох одоо ногоон шийдэлтэй, нарны одоо панелтай, батарейтай ийм байдлаар шийдээ. Дээрээс нь одоо гадаа наавал ямар ч байсан одоо цахилгаан машиныг цэнгэлждэг төхөөрөмжтэй байлгах шаардлагатай байна гэдэг ийм одоо хууль эрхцээ орчныг бүрдүүлэхийн төлөө зохицуултыг сайжруулахын төлөө одоо уучралт арга маань манлайлаад ингээд ажиллаж байна. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хувийн байгууллагууд бол өөрсдөө ингээд янз янзаар оролдож үзсэн. Юун дээр очиж гацдаг вэ гэхээр нэгдүгээр төрийн нэг тодорхой хэмжээний шат амжилтгууд айгүй урт байгаа холбоотой анх ингээд зөвшөөрөл авах хүртлээр хичнээн сартай заримдаа жил мөлийн хугацаатай байжж нэг зөвшөөрлийг авах хэмжээнд явхад энэ маань өөрөө хөгжлийг ингээд айгүй хоош нь удаагаад байгаа тийм тохиолдол гарч байна. Ногоон санхүүжилтийн их үүсвэр бол харьцангуй одоо олдох боломжтой хүү багтаа ийм зүйл байдаг. Тэгэхээр түүнийг татаж оруулж ирэхэд Монгол за нэгдийн төслүүд хэрэглээ хэрэгтэй. Хоёрдугаарт нь тэрийг үнэхээр аваад үнэхээр ногоор улцсан, үнэхээр үлэмжийн бууруулсан юм гэдгийг баталж харуулах ёстой. Тэр баталж харуулах тогтолцоог нь бол MRV гэж байгаа. Ямар нэгэн төрлийн санхүүжилтгүйгээр хувийн хвшил өөрөө хийх боломж байгаад. Энийг одоо гадны одоо хямд их үүсвэрүүдтэй холбох ажлыг л одоо төр системтэйгээр зохион байгуулж өгөх ийм ажил бол хүлээгдэж байгаа. Засгийн газар дээр үргэлжлүүлээд энэ одоо тогтоолын мөрөөр ажлын хэсэг байгуулагдсан дамтны нэм сайд ахалж байгаа. Намар гэхэд утаанаас уртаж амжаад энэ одоо тоог олшруулах айлуудад ногоон санхүүжилтийн их үүсвэрээр нь шийдвэрлэх. За тэгээд эрчим хүчний яам дээр сэргээгдэхийн төслүүдээ бас урагшлуулах нэлээд дөрвтэй ажлууд хийгдэн гэж харж байгаа. Чөлөөлийн санаачлагын хүрээнд улсын хурлын даргын захирамжаар байгуулагдсан 12 ажлын хэсэг салбар бүрт тулгарсан хүнд суртал, хуулиас давсан журмуудыг цэгцэлж, хүндээ ээлтэй хувийн эвшлийнхнийг дэмжсэн эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Ногоон шилжилтийг цогцоор нэвтрүүлэхийн тулд иж бүрэн замын зураглалын дагуу ойлгомжтой хялбар зохицуулалтаар олон талд түншлэлийг бэхжүүлэн дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэх нь чухал юм. Энэ тогтоолоор дамжуулан баталсан тогтоолынхоо хэрэгжилтийг парламент өөрөө хяндаг байх шинэ жишгийг эхлүүлж байна.